Та бүхний амар гэрээ. Би өнөөдөр та бүхэнд асар шинийн мэнд дэвшүүлэх хүсэлтэй нэг тийм бичлэг хийж байна. За та бүхэн асар шиндээ сайхан шинлээрээ гэл ерөнхийдөө хэлчихэд уг нь илүү дутуу өгч байхгүй болчих гээд байгаа юм. Гэхдээ одоо энэ цагаан сараар миний сэтгэл санаанд нийцдэггүй нэг тийм зарим нэгэн жижиг сажиг зүйлс байгаа юм. Энэ талаар би ярмаар байна. Нэлээд удаан ярих байх гэж би одоо төлөвлөд байна. Яг тэгвэл би ингээд ярих зүйлийн толгоон дотор ингээд байрлуулад үзэхээр их олон юм байна. За та бүхний хүндэтгээд одоо малгай тавьсангүй. Чи өмд өмсчөөч гэж шаардахгүй шүү дээ. Гэтэ малгай тавьчаач гэж шаарддаг цагаан сараар. Энэ болохоор ёс. Тэгэхээр зарим нэгэн ёсыг одоо үг дуугүй дагах ёстой. Тэр нь ч зөв. Гэтэл зарим нэгэн юмыг одоо жишээ нь асууж шалгааж одоо энэ одоо утга учир үгүй ээ шүү дээ гэж хэлж болох байх гэж би бодож байна. За яриага хайрын одоо тухай яриагаар эхлэе. Хайр их хэрэгтэй юм а гэж. За интернетэд нэг тийм еврейн шашны номлогч Рабай үгний хайрын тухай нэг номлолыг одоо ингээд тараагаад байна. Фэйсбүүкээр бас одоо үзүүлж харуулад надад шеэрлээд байна, тийм үү? Тэгээд тэр үг юу гэж хэлсэн бэхээр нэг загасчилж байгаа хүнээс чи юу хийж байгаа юм бэ гэж асууж байгаа. Тэнгууд нөгөө загасчилж байгаа хүн нь I love fish гэж байгаа. Би загсанд хайртай гэж хэлсэн гэж. Тэгээд чи загсанд хайртай учраас загсыг ингээд уснаас нь дэгээдэж гаргаад тэгээ алаад тэгээд ингээд шараад идчихэж байгаа юм. Чи загсанд хайртай гэхээс илүү өөртөө хайртай юм биш үү гэж. Тэгээд ихэнх хүн ийм загсны хайртай байдаг. Тэгээд ихэнх хүн өөрийгөө бодоод одоо бүхэл юмд одоо чинь юу гэх юм тэр загсны хайрыг ашиглаж гин гэсэн юм ярьж байгаа юм. Тэгээд жинхэнэ хайр юу юм бэхээр бид хайртай хүмүүстэй өгдөг. Тийм учраас хайр гэдэг бол бусдад өгөх юм а гэж номлож байгаа юм л да. Энд болохоор нэг тийм буруу юм байхгүй юм шиг санагдаж байгаа. Гэтэл Америкууд одоо ингээд гадныханд хөрөнгө оруулалт болгоод ингээд харуудад ингээд Африкийнханд ингээд мөнгө гээл цацаал өгөөл идэг. Тийм үү. Тэдэнд хайртай дуртай да ингээд өгөөд байгаа юм гэж. Юу л бол тий. Ингээ хүүхдтэй ингээл одоо юу гэдгийг аль сайн сайхныг л одоо өгөөл байдаг. Ингээ сургуульд оруулаад ингээл тэгээл байдаг. Энэ болохоор хайр мөн үү? Хайр халамж муу юм шиг байгаа юм. Гэтэл чинь үгүй шүү дээ. Монгол хүн одоо хайрыг олон янзаар ингэж хувааж үздэг. Хайр инэрл. Бусдыг инэрх нэгүсэх одоо явдал бол хайр юм ач гэж байна шүү дээ. Хайр хүндлэл гэж. Тэр хүүхдүүдтэй одоо юм хүссэн юм ингээл өгөөд байдаг. Гэхдээ тэднийг одоо жишээ нь үгдийн хүндлэхгүй бол хайрлж гин үгүй гэсэн юм одоо жишээ нь дутмагч юм шиг. Тэгэхээр хайр гэдэг бол бас нэг тийм чулуу байдаг. Зүгээр жижигхэн чулуу. Тэгээ баахан хайр нийлэхээр хайргуулна. Маш их хэмжээний өндөр одоо жишээ нь цасан одоо оргилтой байх юм бол хайрхан болдог тийм үү? Хайрын эзэн. Тэгэхээр монгол хүн газар шороондоо хайртай энэ төр гихмтэр номлодог. За бүх юм одоо жишээ нь тэр загсны хайр гэдэг нь бол үнэ. Тэр нь ч зөв. Би машинд хайртай. Америкууд одоо I love car гэх л баг л та. Би машинд хайртай. Тэгэхээр би машины хөгжлийг сонирхдог, шохоорхдог. Тэгээд би юу гэдгийг хүмүүс машин илүү хөгжүүлээсэй гэж боддог ч гэдэг юм тийм. Би за хорхоотой гэж үгийг одоо ачагласан зөв юм шиг байна. Би бүхэд хорхоотой. Тэгэхээр бүхэд хорхоотой хүн одоо бүхийн барилдааны үзэл тэр билетэнд нь тэр хар хүүтнээр одоо ингээл жагсаал тийм. Одоо очрлол тэгэл энэ телевизээр одоо шиг тийм билет олдохгүй байна гэж гомдлоо тийм. Тэгэхээр ямар нэг юм хөгжихэд хайр хэрэгтэй байдаг. Хайр. Тэгээд хайр чулуу гэдэг утгаараа бид нэр бодиттой зүйлийг
хайрладаг. Бид хоосон зүйлийг хайрлахад хэцүү байдаг. Тэр бодиттой зүйлд одоо хүч хөдөлгөөнөө зарцуулахад бас боломжтой амар байдаг. Тэгэхээр тэр одоо үгдгийг хайртай дуртай зүйлэндээ бид нэр өгдөг гэдэг нь бас үнэн. Тэр бол жинхэнэ хайр. Хайрын дараагийн шат гэх юм да. Одоо би гар утсанд хайртай гэж үзье л да. Тэгэхээр гар утас судалдаж аваад байхаас гадна гар утсыг яаж ажилтдаг юм бэ? Одоо яаж ингэдэг юм бэ гэдгийг бас судалдаг бол одоо тэр хүн бүр тэр гар утсны хайранд одоо автсан байна ч гэдэг юм тийм. Эсвэл ямар нэгэн одоо гэдэг зүгээр л амьдралын арга байж болно шүү дээ. Одоо гар утас засдаг ч юм уу тийм. Яг хайртайдаа биш шүү дээ. Зүгээр л гар утас засаж амьдралаа одоо явуулдаг. Тийм учраас би гар утасанд хайртай гэдгийхэн цаашийн зүгээр л би тэр гэж одоо амьдрдаг ч гэдэг юм. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна нөхөр ямар нэг юм хөгжихэд хайр хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэр еврей үгний одоо бурханд өгсөн хайр нь хаашаа явж байгаа юм бэ гэж. Бүү мэд. Бурханд өгсөн хайр юу н хаашаа явдаг юм. Тэр одоо ямар нэг юм бодиттой юмтай холбохгүй бол тэр одоо хайрыг одоо шүү гэдгийг хөгжүүлэхэд хэцүү. За тэгэхээр Монгол хүний бурхан гэж байна. Монгол хүний одоо хамгийн дээд, хамгийн эрхэм тэнгэр, хурамс тэнгэр ямар бодиттой зүйлтэй холбогддог юм бэ гэж. За Монгол хүний сүүсвэлдгээд одоо ийм нар сар гал гурав байдаг. Гал болохоор одоо хүсэл шүү дээ. Хүслийн одоо гол үндсэн хүсэл нь болохоор аз жаргалыг хүсэх байдаг тийм. Тэгээ хүсэл бол хязгааргүй одоо хүсэл болохоор одоо өгөөлөө үл идэлэх шинжтэй байдаг тийм үү. Тэгэхээр би энд ид гэсэн үгийг бас нэмчихэд. За галыг өөрөөр монголчууд юу гэж нэрлэдэг вэхээр омт гэдэг. Гол омт гэж байна. Тэр гол Т хоёр нь болохоор тэр хаана байх ёстой байрлалыг заагаад байгаа. Гэрийн голд тэр газарт гэдэг шиг. Тэнгэрт, газарт, усанд гэдэг Т үсэг ба шүү дээ, тий. Тэгэхээр ерөнхийдөө бол галын өөр нэг нэр нь болохоор ом. Энэ ом гэдгийг одоо энтгэг төвдөөс одоо хуулбарлан авч оруулж ирсэн байж магадгүй. За өөр нэг нь болохоор ид байна тий. Тэгэхээр нар бол бидний амьдарч байгаа энэ хорбоо. Тэгээд энэ байрлалыг одоо заасан Т үсгийг ажиглаад нарт гэж байгаа. Нарт хорвоо. Тэгэхээр энэ нартай гэрэлтэй гэгээтэй газар бид нар энд амьдардаг гэж байна. Хорвоо гэдэг бол одоо бас чухал үг л дээ. Холбоо шүү ботж юу гэдгийг. Золбоо гэдэг ч юм уу тий. За сар болохоор сарыг бид нэр одоо энэ хэрвээ нарыг аргын шинжтэй сарын бол бэлгийн шинжтэй ч гэдэг юм нэг тиймэрхүү ярэ байгаа. Тэгэхээр сар бол одоо бэлэг ухааны бэлэг тэмдэгч гэдэг юм. За бидний монгол хэлтэй нэлээд их маш олон үг хоорондоо одоо жишээ нь үгийн ашигладаг нэг тийм үндэстэн бол якутууд. Тэгэхээр якут хэлний сарыг болохоор ай гэдэг, or айж гэдэг юм тий. За эндээс би одоо нэг одоо бурхны нэрийг шууд хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр Бүрэдийн бөө мөргөлд байдаг. Бүрэдийн үг дээдэс одоо 100 бурхтыг бүтээсэн ч гэдэг юм. Тэр үг дээдэс болохоор хор ид ай юм байна. Хоридаа. Өөрөөр хэлбэл нар сар гал гурав болохоор хоридээ. Энэ үгийг монгол хэлний халахууд яаж одоо жишээ нь өөрчилчихсэн юм бэ гэхээр бид нар болохоор энэ бусад одоо төрөг энэ улсуудад ингээд хурш байсан тийм үү хэрээд 8 одоо татар энэ төр гэдэг. Тэгэхээр тэднээс авч хэрэгэлсэн үг байдаг. Хор болохоор төвд хэлнэ төвд юм уу эсвэл одоо турк хүнийг хор гэдэг өөрөөр хэлбэл нэг тийм нүүдэлчин байх нь шүү дээ. Тэгээд тэр ом гэсэн үгээ
тэр галыг ом гээд тэгээд устаа гэсэн үгийг нэмсэн байна. Хор ом устаа гэж байгаа. Хурмаст. Тэгэхээр хурмаст гэдэг бол бас л тийм нар сар гал 3 байх нь шүү дээ. Тэгээд энэ устаа гэдэг нь болохоор энэ ай гэсэн үгтэй агаар нэг. Яагад гэвэл устаа гэдэг нь түрк хэлнээ эзэн гэсэн үг байна. Ай гэдэг нь болохоор бас бурхан гэсэн үг байна. Сар бас бурхан. Би интернет тэр доор AI гэдэг одоо тэр вики пэйжийг танд шеэрлэжээ. Тэгэхээр хор ом устаа гэдэг бол нар сар гал 3 байгаамаа. За тэгээд ийм нар сар гал 3-ыг шүтэж бид нэр янз бүрийн одоо юу гэдгийг баяр, найр наадам одоо тэмдэглэлт үйл явдлаа одоо явуулцгаадаг тийм үү. Тэгэхээр галын наадам гэж байх нэ. Галын наадам гэж байх нь нарны нар шүтэх тийм наадам гэж байх нь бас сарыг шүтэх наадам гэж байх нь. Тэгэхээр сарын тоолол буюу энэ одоо сарны шинэ жил гэж байна. Энэ болохоор цагаан сар. За тэгэхээр галыг одоо чинь шүтэж явах үед мэдээж гал асаах хэрэгтэй. Нарыг шүтэж явах үед одоо өглөө эрт одоо босоод мандах нарыг харж уухаа ашиглах ёстой. Тэгэхээр сарыг шүтэж явах үед одоо чинь сарны гэрлийг очиж харах ёстой. Тийм үү? Одоо логикоор бодвол нэг тийм байх ёстой шүү дээ. Гэтэл чин цагаан сараар тэгдэг юм байна. Өглөө эрт одоо босоод одоо наранд уухаа ашгараад байх юм. Нар уухаа хорж илаа энэ төр гээл тийм үү? Гэтэл чи нөгөө сар нь яасан юм бэ гэж. Тэгэхээр энэ битүүнээр одоо чинь ямар нэгэн байдлаар одоо битүүнээр тэмдэглэнэ гэсэн тиймэрхүү юм гаргаад ирж л дээ. Битүүн гэдэг нь болохоор сарны гэрэл харагдахгүй тийм харанхуй байх. Тий. Тэгэхээр энэ бэлэг битүү энтер гэдэг энэ нотхон ойролцоо. Тэгэхээр сарны хэсэг нь одоо харагдж ивэл мэдээж хагас гин, сар бүхлээр харагдж ивэл тэргэл гин. Тэгэхээр аль нь илүү цагаан юм бэ гэж байна. Битүүн бол мэдээж харанхуй байна. Тэргэл сар бол мэдээж цагаан харагдана. Тэгэхээр цагаан сар болохоор ийм тэргэл сарын үед одоо шиг тийм тэмдэглэж байх ёстой юм шиг одоо логикоор бодогдоод байгаа юм л да. Тэгэхээр ямар нэгэн байдлаар 2 сарын 15-нд сар битүүрсэн байна. Харанхуй болсон гэсэн. Энэ нь болохоор 7 дахь 9 юм аа. Ямар нэгэн юмыг одоо шинэ тэмдэглэе энэ төр гэхээр одоо байгалийн одоо ямар нэгэн онцгой үйл явдлаас эхлүүлдэг. Тэр нь болохоор тийм бодиттой одоо улс суурьтай ч гэдэг юм нэг тийм арга юм л да. Арга бол одоо жишээ нь үгийн бэлгээс хавьгүй их юу ч хэлэх гээд байна нөхөр хятад нэг юм байдаг шүү дээ. Ингээ арга бэлэг гэдэг нэг юм. Арга бэлэг хоёр ийм харьцаатай байдаггүй. Нэг нь болохоор одоо жишээ нь арга бэлэг болчоод бэлэг нь арга болчоод байдаг юм бол байдаггүй. Энэ ертөнцийг одоо энэ одоо явуулж байгаа одоо физикийн хууль янз бүрийн одоо хуулиуд болохоор тогтмол байдаг. Гэрлийн хурд тэд байх хэвээр алтны жин тэд байх хэвээр гэдэг. Энэ бүх юм бодтой энэ арга зам нь одоо юу гэдэг нь бүх юм бол арга зам байдаг тийм үү. Тэгэхээр тэрхүү одоо жишээ нь бүх юмнаас багахан хэсгийг аваад ашиглаж байгаа явдлыг одоо бэлэг ухаан гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл Эйнштейн одоо тэр физикийн хүн одоо физикээ судлаад байдаг. Гэтэл чин Эйнштейн болохоор хөгжмийн зохиолч биш шүү дээ тийм үү. Тэгэхээр хүний нийгэмд амьдрахад бас нэг тийм хөгжмийн зохиолч маягаар одоо амьдарч болдог байх юм. Өөрөөр хэлбэл гутал хийдэг хүн гэж байх юм. Гутал хийдэг хүн танк яаж угсрахыг мэдэхгүй ч байдаг юм. Тэгэхээр бэлэг гэдэг болохоор тэр би гэдэгтэй холбоотой. Би. Тэр би гэдэг хүн юу мэдж чинь тэр нь болохоор тэр хүний бэлэг байдаг. Тэгэхээр
энэ их аргаас одоо чинь жоохон хэсгийг би мэдж байгаа. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг 50-50% харьцаатай юм шиг тийм байж чадахгүй. За бэлэг тийм үү? Күнзийн сургаалын талаар нэг юм ярил л да. Одоо мэдсэн зүйлээ мэдэх гэж байгаа. Мэдсэн зүйлээ мэдэх бор, мэдсэн зүйлээ санах. Эсвэл мэдэхгүй байгаа зүйлээ мэдэж авах бол ухаан юм а гэж. Күнзийн сургаалаар тэгж хэлсэн ба. Гэтэл чи одоо энэ болохоор Буддагийн хэлсэн ярьсан юмтэй одоо нэг нийцэхгүй. Чи тэр аяг аваад өгдөө. За энэ болохоор хүний одоо чинь юу гэдгийг тавих толгой гэж үзээ л да. Буддад нэг тийм аяг байсан. Тэгээд Буддагийн аяг нь бас эндээ цоорхон. Тэгээд Будда юу гэж хэлсэн бэхээр ямар нэгэн одоо чинь юу гэдгийг одоо сэтгэлдээ янз бүрийн тийм бузар мозор янз бүрийн хадгалахгүй байсан дээр мэрч гэдэг нэг тиймэрхүү юм ярьж байгаа. Тэгээд дээрэс нь бас ингээд энэ болохоор мэдээлэл тийм үү. Энэ болохоор одоо хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй нэг тийм зүгээр л явал та. Чи харцлаа шүү дээ. Хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй тийм мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг ингээд тарих толгоонд хийчих. Тэгэхээр энэ мэдээллийг ашиглана гэдэг чинь ингээд ашиглана шүү дээ тийм үү. Тэгэхээр ашиглахгүй бэжж одоо хураагаадах ямар хэрэгтэй юм бэ гэсэн байхгүй юу. Тэгэхээр хүн бүх мэдэж авсан юмаа мэднэ гэдэг юм уу буцаад санана гэдэг тийм одоо жишээ нь юу гэдгийг боломж юусо байхгүй. Будда угаасаа тэр миний номлолчвол ингээд цагийн эрхэнд ингээд хуучраад илэгдээд ингээд тусаж үгүй болох магадaltaй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр күнзийн одоо юу гэдгийг бэлэг оюун ухаан гэдэг бол одоо юу гэдгийг юм болгоныг л одоо ингээд санаад байдаг ч юм уу. Юм болгоныг л одоо ингээд юу гэдгийг шинээр ингээд мэдэх гээд байдаг тийм юм асуудал бол биш. За тэгээд хүндрээд юу гэж хэлэх гээд байна гэхээр цагаан сар гэж нэрлсэн мөртлөө тэгээд сарны тоолол бэлгийн тоолол гэж нэрлсэн мөртлөө тэр шүтэх ёстой сарныхын нэрлэл нь хаа байна вэ гэж асуугаад тахгүй би. Цагаан сараар яагаад сарыг шүтдэггүй юм бэ? Яагаад тэр өглөө босоод тэр нарыг шүтээд байгаа юм гэж байна. Тэгээд цагаан сарыг тэмдэглэж байгаа энэ одоо юу гэдгийг хугацаа нь одоо ямар бодитын ямар одоо жишээ нь ямар номлол ямар одоо юун дээр ингээд хүнд ингээд одоо юу гэдгийг итгэл бишрэл өгөх хэмжээнд тэгэж одоо тайлбарлаж өгч чадсан юм уу? Одоо ингээд мөр гаргах гэх нэг юм биш үү? Гараал ингээд цаас Монгол хүн таанд цаас шатаан гэсэн. Эсвэл төмөрөнд хүрэн энэ төр гээл тэгэл тий? Нэг тиймэрхүү тэрийг би цаг ойлгохгүй учраас тэрийг шөмжлээд хэрэг байхгүй гэж бодож байна. Тэгэхээр би энэ цаг хугацааных нь байрлалыг нь би гайхаад байгаа байхгүй. За бидний одоо шинэ үг гэх юм ойр төрөл одоо юу гэх юм нэг хэсэг дайтаж явсан хоорондоо холилдсон одоо казак үндэстэн гэж байна тийм үү. Тэгэхээр казак үндэстэн хизээ шинэ жилээ тэмдэглэдэг юм бэ гэж байгаа. Навриз гэдэг шүү дээ. New Rise буюу Навриз шинэ нарны мандалт гэх нэг тиймэрхүү тэмдэглэдэг. Тэр нь хизээ болдог юм гэхээр 9 эхлэх үе байгаа тийм үү. Хамгийн харанхуй шөнө тэгээд 19 өнгөрсний дараа буюу энэ жилийн Навриз нь болохоор юу вэ шүү дээ. 3 сарын 22-нд өөрөөр хэлбэл 19 өнгөрсний дараа тэр хүүтэн харанхуй 19 өнгөрсний дараа бид нар шинэ жилээ тэмдэглэнэ гэж байгаа байхгүй юу. Гэтэл Монгол хүн яах гэж 9 гэж ярьдаг юм бэ? Тийм үү? Тэгэхээр 9 өнгөрсний дараа Монгол хүн шинэ жилээ тэмдэглэж болох нь шүү дээ. Тэгэхээр 9 өнгөрсний дараа одоо жишээ нь юу гэдгийг ийм бүтэн цагаан тэргэл сар байна уу гэвэл бас байхгүй юм аа. Тэгэхээр тэр 9 одоо юу гэдгийг 9 эхлэхээс өмнө өөрөөр хэлбэл 8 дахь 9-ийн сүүлээс 2 дахь өдөр буюу 3 сарын 2-нд сар бүрэн одоо юу гэдгийг битүү байх нь. Өөрөөр хэлбэл 2-ны
тэргэл сар 3-ны тэргэл сарыг бол ялгахд хэцүү. Тэгэхээр тэр 9 хүртэл 8 дахь 9 дуустал тэгээд 9 дэх нь одоо юу гэдгийг эхлэх үед одоо сарын одоо дүүрэн байх нь шүү дээ. Тэгэхээр тэр орой одоо шинэ юу гэдгийг саранд одоо мөргөж болох нэ. Тэр үеэр одоо цагаан сарыг тэмдэглэж болох нэ гэж би бодоод байна. За яг уу энэ цагаан сарыг тэмдэглэж байгаа хугацаа нь болохоор 7 дахь 9 юм шүү. 12 жилээр болохоор 7 дахь нь морь. Тэгэхээр энэ эхлээд хулган байна, тэгээд өхөр байна, бар, тууллай, луу, могой, тэгээд морины 9 дэх ороод ирэхээр л одоо энэ юугаа тэмдэглэе. Нэгэнд одоо жишээ нь юу гэдгийг бэлгийн тоолол юм байна. Тэгээд бэлэг гэдэг бол одоо сар юм. Тэгээд ямар нэгэн байдлаар сар харахгүй байхад бид тэмдэглэх ёстой юм байна гэсэн юм шиг байна. Тий. Тэгэхээр энэ нэг л одоо гэрлийг шүтдэх одоо нар сар одоо ингээд сарыг одоо ингээд ханхуу байхад нь юм хүм шүтэн мэтэн нарыг одоо юу гэдгийг унтарсан байхад нь юм шүтэн эсвэл галыг унтарсан байхад нь бид юм шүтэн гэсэн тиймэрхүү юм болчиход байгаа юм шиг санагддаг байхгүй юу. За өнөөдөр нэг иймэрхүү байна. Тэгээд нэгэнт одоо ингээд хүн гэдэг чинь одоо сүргэ тийм нийгмийн амьтан тийм үү. Тэгээд тэр хүнд байдаг тэр бие гэдэг байгаа юм нь болохоор бас ганцаараа байж чаддаггүй. Тийм үү. Тэгээд бэлэг бол одоо юу гэдгийг чоны шинжтэй гэсэн юм яриа байдаг. Яагтвэл чон одоо саранд үлдэг тийм үү. Тэгэхээр сарыг хагаад одоо үлж байгаа юм. За би англи хэл одоо судалдаг учраас одоо англи хэлнээс одоо ямар нэг юм олж мэдэх гээд байгаа юм л да. За англи хэлэнд чоныг wolf гэдэг. Тэр Скандинавийн орн тэр Швед мэдэн тэр Валк гэдэг. Эндээс Валк нот энэ гэсэн ч үг байдаг. Тэгээд энэ Польш, Чехийн хайцаа одоо юу гэдгийг Велек гэдэг тийм үү. Одоо эндээс одоо монгол хэлний бэлэг гэсэн үгтэй энэ их төстэй байгаа. Маш төстэй байгаа. Тэгэхээр бэлэг оюун гэдэг бол одоо чоны шинжтэй юм а гэж би бодоод байгаа юм. Тэгээ нөгөө нэг арга гэдэг нь болохоор хонийн шинжтэй. Бүх юм хонийн шинжтэй хоно шүү дээ. Тэгээд чон хоныг барихаар одоо байнга эрэлхийлж байдаг, хайж байдаг ч гэдэг юм тийм. За яагаад бэлгийн шинжтэй гэхээр тэр одоо юу гэдгийг тэр күнзийн хэлсэн шиг одоо юм болгоныг ингээд санаж идэг, юм болгоныг одоо ингээд мэдж идэг тийм бэлэг оюунтай төрдөг хүн ховор. Тэгэхээр энэ бэлэг гэдэг болохоор бэлгийн шинжтэй. Өөрөөр хэлбэл зарим хүнд нь бурхнаас өгсөн байдаг, зарим хүнд нь тэр нь юу гэдгийг те баг өгсөн байдаг. Тийм учраас одоо сайн зөв амьдрч чадахгүй тэгэл одоо энэ хорвог орхичдаг хүмүүс бий. Тэгэхээр чинь их айхтар одоо жишээ нь ухаантай төрсөн тэгээд бусдыг одоо юу гэдгийг хурууны үзгээр хөдөлгөх чадвартай тийм хүмүүс бас байдаг. Тэгээд чон болохоор ганцаараа юм дийлдэг бай. Тийм үү? Тэгэхээр сүргээрээ одоо жишээ нь бөөнөр нийлж одоо тэр том амжилт зорилго тэрэндээ хүрэхийн тулд одоо юу гэдгийг сүргээрээ ажилдаг. За тэгэхээр бидний энэ одоо юу гэдгийг бэлэг ухаан энэ төр гэдэг болохоор бидний ард түмний юм. Миний энэ хэлж яриад байгаа хэл яриа энэ төр гэдэг бол бидний бас ард түмний бүтээл юм. Надад байгаа энэ бэлэг оюун энэ төр гэдэг бол би бас хүмүүсээс авсан юм гэж одоо хэлмээр байгаа юм л да.
За өнөөдрийн үед нэг иймэрхүү байна. Тэгээд их удаан ярьсан бол уучлаарай. Тэгээд сар шинэ сайхан гаргаарай. Миний бодлоор бас шинэ жил бас арай л түрүүний ярьсан тий. Арай л эхлээгүй юм шиг санагдаад байна. За анхаарал тавьсанд баярлалаа.